За хичээл хэллээ. Хоёул хичээлдээ явлаа. 20 настай найзуудтай яахын инээдтэй минь болохоор зэрэг сургууль дээр тааралтахаар намайг жирэмсэн болгоцсон юм шиг хандраад идэв их инээдтэй. Урдын адил баахан өнгөө хоолнууд нь гол кампус энтертэй зөндөө байгаа хгүй те би одоо ямар жирэмсэн. Өнгөө хоол хийсэж явж илтэй нэш. Энэ семестрээ өнгөө юмнуудыг скип хийгээсаа жирэмсэн кампус руу орсон чинь яагаад бэлтээ санагдаад байгаа юм бол. Чи Монгол сонгоос клаврын оюутнууд ч гэсэн зөндөө их жирэмсэн оюутнууд байдаг те. Яна би бүр юмсаад байдаг шүү дээ. Дандаа жоохон хүмүүс хараад хажуугаар нь жирэмсэн явсан чинь жоохон бандчлаа. You are based on the west coast of Tasmania in Strawn. Okay, so now I want to know what you want from this class. Чил ихний план ба арай хийж тавлаа. Яг тэгж ихтэрэ 3-4 цаг суухад амар чанга юм байна. 7-7 хоногор гиз тамармыг буудсан ч бүр амьсгаад өчтөд баг. Яа, цааслаа амьсгаад чижил тэр ч бэн шүү. Гутлаа тайлж чадахгүй нэгс чи тайлаад өгье гинэ. Баярлалаа минийхөө. Хүл бадчих бүтэн айран байна дөө энд. Баярлалаа минийхөө. Шинэ мамуугийнхаа эд хэрэглэлийг үзгээд дэлгүүрт ирж байна. Харж агаад тооцголчоод бүгдийг онлайн ч юм уу эрхийн ирж аваад тэгээд цуглуулна гэж бодож байна гэж гисэн. Үний баримжаа хараат. Thank you. Тэгээ пүү ийм болоо юм. Кар сэтлэх тийм сонголттой штэ. Арт хийчдэг ингээд ивэлийг суулгаад 2 өт хөргөж өгч магадгүй. Юмнууд ингээд тустаа зар тийм ш. Тэгтээ тустаа нь баг тустаа нэг тэрний үнэтэй $200 болчихж хэрэгтэй. Хойлоо ингээд их рүүхт болсон бол энэ $1200-ын хэрэг авах юм шүү дээ. Их рүүхт болохоор л авъя тий. За тэгээд нэгнээс хүртэл гутлын мөстгөөг нь ивэл дээр ойлгосон ч гэсэн ингээд гутлаавмаар санагдаад байлаа яах вэ? Ой чи энэ төр ингээд яах вэ? А? Чуугс ингэж байдаг байсан заа юу. Нүгэнд орох болохоор хийчих юм бахтаа нэмээ. Жохон өмөлхөр нэг гарын хийдэг шиг. Би ч орон дотор нь орон суудсан байна гэж бодлоо шүү дээ. Төрж байгаа юм хүүхд алт орон дээр гарах байхгүй чинь. Хүүхд алт орон дээр гаргахгүй л дээ. Унтуулах. Ань тийм. Тэгтээ ингээд ихний хүүхдэрийг юу хэрэг болохоо мэдэхгүй ингээд нэгсэн үү. Тэгээс хамгийн хэмтхнээс авчиж чадахгүй тийм. Ер нь яг үнтийг нь авах гээд байдаг те. Тийм ингээд хүүхдтэй юм чинь сайн мэдэхгүй гэж бодож мадаа. Тэгтээ одоо яг ашиглалт бөгөөд чухал харах хэрэгтэй юмнуудын ер нь юу байдаг гэдгийг нэг хүүхд өсгөж ижил ойлголоо доо. Зарим юм бол үнэхээр хэрэггүй юм л. Йоо за. Тэр ивэл мэвэл хөргөж өгч байна. Ирээд сургуультаа ирээд гişгсээ алхмаар хаад 8000 төгрөгтэй. Хоёр давхар лог авч явууллаа. Лифт ашиглажээ. За 3 цагийн дараа компьютер дээр юм хүмүүссэн чи ёо нуруу гүшч өгөх гэж шүү дээ. Зарим гэхээс нэг залуу намайг өдөөдөх юм. Манай залуу? Хамт суучихгүй шээ. Дүүд ямар нэр хөө минийх вэ? Аз золох уу? Аз ундрах. Хатгалан дээр яаш шиг нэ. Авина. Чи хүнээсээ өгөх нэр. Надад болохоор дуудахад монгол нэрийн нэг сонин дууддаг тий. Эсвэл зүгээр И гэдэг өргөчээ. Тэгээд нийлээд Аз. Зүгээр Аз гэх юм. Тий Аз. Оо Аз. Тэг Азтай оршдог юм гэж бодож байгаа. Аз бурцаа. Аз хүсье. Папа. Нихо Аз юм гэхэд үг юм. Тая. Аз юм заяа. Гастай авахынхаа нэр хэлж. Па. Ангийнх нь охин тий. Аз хурвал гэхдээ бас болж байна. Эсвэл интернет доо. Жохоо ашиг бодоод. Сургуулийн цамцчээр хөөр хүмэтэр нийт явчихсан юм шүү. Наман гэл нэг жирэмсэн авахар кампус хүүхдүүдний хөөрхөн том нүдээр хартыг. Зүрхтэй чинь дүнээр та нар 10 жилийн дараа хичгэл ахална гэсэн чи үсмэсдэх амар тий. Шүн хар мянга сэрж сэрээд эвэлийг түрээд дэше 2 км алхаад ирэхэд бол нэр үнэхээр гоо сайхнаар ертөнцийг аврыг гэж боддгоон байлээ хүн тийм ээ минийхөө зүгээр л оршиж идэг. За та нар одоо намайг хааш явах гэж бодож байна. Сараа үсээ таарч нэг ажлаасаа салж авлаа. Өчнөөс гарч ирэхэд ус өргөлж сайхан санагддаг. Цаашдаа юу болохыг хэлж мэдэхгүй байт. Нэвэлийн эцэг ихийн хуралд уулзах гэж хүлээж ин тийм. Манай өгөөд багштай. Манай гэрийнхээ ярилцаа дүүдээ. Поола гэж нэр өгч байгаа. Багшийн нэр ихгүй. Поола гэж нэр өгч байгаа гэсэн юм гинэ. Манай дондог одоо дондог шүү. Поола гэдэг нэртэй боллоо. Дондог гэсэн чинь манай дөө. Чихнээсээ дондог гэдэг нэр өгөх гээд байгаа юм. Why do you hate your child? Уучлаарай дондог гэдэг нэртэй хүмүүсээ. За би тэр
Сүүсээ яваа жоох ядарчлаа жоох сууч тий. Нэг хөөс ядарсан уу? Аха. Ийм гидсний маск байдаг ч гэж. Айгу удаа алхдаг болчихоо гардаг цагтаа гарахаар хоцорж ирээд. Намайг хоцорж ирсэндээ жоох гомцсон гинэ. Дэс нь хоцроод байсан уу? Дэс маргааш ирт гарнаа за. Хүрсэн 30 үеиг хүртлээ. Богой хөргөж өгчлөө. Цааштай ба. Өглөөдөө золоо хөргөж өгөхөр болсон. Ажлаасаа жоох хоцрох байх. За, цэцлэгтэй орчлоо. Би нэг 2 хөдөлгөөн 2 талтай метр хэдээдсэн шүү дээ, тий. Байраа олоогүй гэж магадгүй гэсэн чинь толгой нь доошоо байна гинэ. Аа, тэрийг дивж гэнэ үү барьж үзээ. Тий. Тэгэхээр барьж үзэж байгаа болохоор бид 100% биш тэгтээ мэдчихлээ байгаа л та. Өдөр ч юм уу гэж. Тэгээ ийм ууттай юм дахиад өгсөн. Дотор нь юу вэ харыг. Энд хүүхдийн шампунь биш. Дахиад жирх байна, хагис. Чи яа, хичээлдээ явж байна. Сэрүүхэн болоод оройд харахгүй болтог болч байна. За хичээлч бас чанга шүү. Очихгүй байцгийг хэр бас болохгүй байгаа гэх юм аа. Группээр юм хийж байгаа болохоор өмнөөс намайг гарч үзээд арай гайгүй парт мартин өгч байгаа юм аа. Гэтэ ингээд ажил хийж байгаагүй хүмүүс болохоор тийм үг гэх юм аа. Айгүй тийм чухал биш юм дээр айгүй их цаг зарцуулж суудаг гоё. Тэгээд өөрөө яг нэг лид хийж групп хаачлаад хийхгүй байгаа болохоор тэгээд алаас хушууны юмрлахгүй байж байгаа л дуусгая гэж боддیں۔ Тэгтээ айгүй их хурал мурал заасан. Гэтэ манай ингээ хичээлүүд айгуугаа сонирхолтой бас одоо жишээлбэл энэ тийм дата аналист хичээл авч байгаа байхгүй юу? Сошиал медиагийн датануудыг анализ хийгээд гаргаж ирэх бүх програмууд ч айгүй гой гой мэдээлэл өгдөг болсон. Гэтэ тэрийгээ ингээд юм бодит болгоод visualize хийгээд тэрнээс анализ хийгээд ингээд явах ч юм уу тиймэрхүү юм хүмдээ нэг ашиглаж чаддгүй. Яг ингээл програм тэр юмнуудыг сурч мураал датаагаа цэвэрлж мэвэрлээл тиймэрхүү юмнууд хийхээр бас амар уг нь ал амар гоё. Тэгээд айгүй шалгалт малгалттай. Яг нөө төлж байгаа мөнгөө ботхоор айгүй аргалчиж болмооргүй юм шиг санагдаа. Тэгээ би ботхоор хайлчгүй гівчмээр байгаа байхгүй юу? Ямар бэлэг авах вэ гинэ дүүн? Kitchen and fridge and a spoon and a fork and a knife and that's it. And some food and noodles I need say and some lunch and some morning tea. Ямар нийттэй юм бэ гэж. Зөвхөн битэр үзлэгтэй байсан юм аа гэсэн чинь бүхэл бүтэн ультра саундтай өрөөнд оруулчаад метрээр гидс хэмжээд миний хүүхдийнхээ зурсны цохилыг үзээд байгаа шиг юмор үзчихэд болцсон гэдэг. Oh come on, the ультра саунд ашиглалтаа найзуудаа яач даам бэ яа. За тэгээд дараагийнх нь онлайн үзлэг юм байна. Гоё ядарч эхлэхэд энэ харж байна. Хичээлдээ орохоос өмнө би тэр нэг зарим хургаж идчихээд орсон юм аа. Жирэмсэн дээрээс нь зарим гэдэг орохоор бүх хүн хараад идэв. Жогсуулаад тагнаар та. Зэн 34-7 хоногтой болсон байна. Жирэмсүүнийхээ тэмдэглэлээр арийнхын тэмдэглэл хэсэг дээр нь төрөх манифесташн бичиж үзэх гэж юм. Төрснийхаа дараа бас дахиад яг боддоор болсон үйл явдлаа бичиж үзэн тэгээ харьцуулж үзье гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө миний төрөлт ямар байгаасай, яг юу байгаасай гэдэг бүр ингээд детальчлаад тодорхой бичиж үзэж байгаа байхгүй. Тэгээд жишээлх юм бол би ингээд хэдэн цаг өвдөх юм, яаж өвдөх юм, тэгээд яг хэддэх минутын дээр яаж төрөх юм тэр гэдгээс эхлээд бүх юмуд ингээд гоё нэлийн дэлгэрэнгүй бичиж явчих. Тэр жирэмсэн ээжүүд байх юм бол бас ингээд бичиж үзүүлэх сонирхолтой юм байна. Тэгээд яг төрснийхаа дараа бас харж үзье тий. Төрөлтийн манифесташн юу болох нь? 8 сар гарчихсан. Ер нь алхахад жоохон голоод ирж байгаа учраас өнөөдөр бэлдээд явж байна. Манайд байгаа зайнда өгсөн шүүгээ олох гэдэг икеад дээр ирсэн байна. За шүүгийнхээ хэмжээг авах гээд ивэл утсын дараа данаан тэнд хэмжилт хийж байна. Хэд гэж юм? Яг зөв. Жижиг өрөөнд жижигхэн хүнийг хүлээж авах гээд ямарч нэг шүүгээ байрлууллаа зайнда тааруулаад. Энэ жахныхаа зургийг хараад ингээд үлгэд үлгэн миний хөө яаши. Навакава. Яаж авах вэ гэж? Тэрх юм уу? Зургийг авах юм уу? Төрх юм аа яагаад өөрөө бэлтгэх ёстой вэ? Хичээл номер 1. За би ингээд төрлөө. Хараа. Шүний ариун цэврийг ирэхлээр аваад чи юу авчрах вэ? Чи яг тийм шүний ариун цэвэр гэж бичсэн байдаг юм уу те? Энэ муу шүдэр шүнөө яахлаа энэ муу ялах чи гэж юу? Гэтэ энэ нэр өдөр шөнийн яаж ялах вэ? Чин период кап гэж мэдхүү. Цэгээ аяг. Монгол гоцчихоо. Чинээс аяг гоочтой. Харин тийм. Яаж мэдх юм бэ? Тэр юу идэг гэж бодож байна.
Цай уухгүй ойлгомжтой байлгүй дээ. Тийм учраас хүүхнүүдээ төрөхөөс өмнө өөрөх юм өөрөө бэлтгэх хэрэгтэй. Ийм дитгэн манай хүүхд. Энэ бүр батны манай хүүхд таарахгүй. Таарахгүй манай хүүхдэд шууд 5 настай хүүхдийн малгаад үздэг. Манай 5 настай хүүхд 10 настай хүүхдийн болгоо үздэг. Уучлаарай миний бороо. Би ядрах байхгүй. Ядарч унтлаа гэдэг юм. За за угаас энэс томрол явж аана гэж байхгүй маань үлдсэн юмнуудаа онлайнаар аваад. Йоо ядарч өглөө. Гэл дахин нэг нээл ороод ямар ч цаа яг барьж үзэж авмаар байгаа юмнуудаа олж авчлаа. Тэгвэл бас төрчөөд те. Хүүхдээ яа гэж нэг таалагдахгүй юм авчирчвал. Алуулнаас дээ. Тэнцэг амар байж. Тэр өөрөө алхалтай хийсэй. Энд амар гоё нууртай. Энд гэхдээ тэр сугаа харагдахгүй юм тийм. It's kicking again. Оо энэ хөдлөд байна. Doon beste. Doon. Дүүнэ нөө. Daddy, baby Doo is kicking. Амар үлээд энэ штэ. Харин тийм. Чамаг заримга ганцаар ижлэг уурлаад шин минийх үү. За 36 7 хоног баг хүрлээ. Тэ? Nana. Одоо хүртэл бол нэлийн сайн ер нь дажгүй байна. Ямар нэгэн хаван байхгүй. Энэ бол миний 12 одоо хүртэл 12 хил нэмсэн байна. Язралт жоох улааж эхэлж байгаа гэхдээ гайгүй байгаа. Шөндөө ер нь дажгүй унтж байгаа. Хамар битүрхгүй л ер нь дажгүй унтаад байгаа. Дэр мөрөө яаж ивж унтахаа учрыг ойлгоцсон тий. Ер нь айгүй онцгой шүү би. Би ер нь энэ удаагийн жирэмслэлээр айгүй онцгой. Тэгээд азарч цээж мэж хорсохгүй байгаа болохоор амар гоё байгаа. Тэг юмнуудаа бас дажгүй хийж байгаа. Яг одоо ингээд амар хичээл ачаал хийсэн нэлээ доош гаарч бол өвдөд хүүхэд доошлоо. Тэгээ би өдөрт доор хаж 2 удаа бүтэн йог хийгээд дундуур нас тасгал масгал хийхгүй бол хүүхдээ буцаж дээшлүүлж байгаа хичээл мчээлд явах шаардлагатай болдог. Дараа бол ээж бэби дүү хоёр хонцоогоо миний хүү бас анцаагаа тий. Талбай иргээд байгаа байхгүй юу? Нүдэнд оч харагдаад тонгойч монгойхоор тэгээд гид бүр амар гэлбад ухаалт гэдэг амжиг болоод заримдаа л та тэрийг эмчтэй хэлсэн чинь дахиж төмрийн тест өг гэж сая өчөөд ирлээ. 37 хоногтой хүүхд маань гүцэд нэрээ олсон байна. Тэгтээ амар гол нь сая бөмбөгөн дээрээ суугаад юм хийсэн чинь хүүхд бүр амар тоошлцсан миний бүр арцэг яс бүр яг салах гэж юм алгаж чадахгүй. Удахгүй дөрөв. Тэгээс үшээ. Би өчигдөр хүртэл зүгээр алхаж ийсэн. Тэгсэн чинь ёо энэ арцгийн яс бүр яг шалаад бүр алхаж чадахгүй. Зөв жүжиглэг одоо яг жигнэсээ яг жүжиглээгөө яг жигнэсээ амар тэнэг алхах ёо. Зүглөө өрөнгөд яс бүр хугарсан юм шиг хөт. Тэсээ бичлэгэн дээр амар гайгүй алгаж байгаа. Яа би тэний ингэж алхаж байгаас амар ичээд юм би 3 дахь өдөр одоо үзлэгт орох хэрэгтэй. Ингэж алхаж тренд оруулаад гарсан бүхээс тэгэхээр агли алхаж би одоо төртлөө ингэж алхах юм байна. Энэ хараа. Юу гэж юм? You're my big brother. You are a big brother. Чинийх. Одоо миний хүү чинь Big Brother болсон шүү дээ. Зин юу вэ? Энэ хараа. Энэ яасан байна? Гизэн дотор байна. Гидсэн дотор юу байна? Baby Doo. Baby дүү шүү дээ. Гэсэн чи яасан байна? Гартан. Baby дүү гараад ирсэн биз дээ. Юу гэж юм? Нуугчин. Нуугдаж тагалж шүү дээ. Heavy Ben. Heavy энүү чинь. Чадаа чинь тэгвэл татчихсан яа. Дахиад Ben үү? Оо дахиад энэ нь дээ штэ. За баярлалаа минь. Тат. Ээж тат. Татах уу за. Баярлалаа. Баярлалаа минь үнсий. Сандал ингэж солигдсон байна. Яа за би хамгийн сүүлд дуусна гэж бодсон assignment-а аргаж дуусгах гэж байгаа. Мэдээ өчигдөр мэдээд өчигдөр нэлийн суудсан чинь pubic bone доод яс бүр ингэ яг салах гэж байгаа юм шиг өвдөд шүн бүр эргэж чадахгүй бараг тайрхуу хандах шахлаа. Өнөөдөр тэгээд хоёроо арцгаа багалж бүсээр баагаад арай тэрдэж байна. Энэ assignment-а дуусвал би Цэнгэлийн мондлоод хүрэл хамгийн сүүлд байсны төрүүлээд хийцэн юм байна. Тэгэхээр энийг дуусгах болно. Миний семестр тууслаа. Тэгж сурахгүй. I promise. За 37 week хүрэх гэж байна. Тэр одоо flu shot ханиадны вакцины хийх гэж байна. Жирэмсэн хүн хийлгэж болно. Хүүхдэд нь давхар тархлаа суун гэсэн. Өвлийн бэбитэй болох гэж байгаа учраас бид хоёулаа flu shot хийх гэнэ юм те. Бай. Үлэг би хоёр цэкэр авсан. Яагаад ч үгүй ингээл суужсэн те.
сая юу асан гэж бодож байна. Юу хичээлдээ явах гээд хогоо хайж хайдаг баатар болоод пөнкөрлөө. Байсан чи төлхөртийг авч шидээд. Нэмээ ивэл хоёр сэрэлгээс ирж байгаа болохоор шууд ингээ харсанд өлөх гээд гартаа барьж исэн хамт шидээд бас. Яа сандраал доошо буугаал яг нэг пөнкөр бууж ирдэг хэсэгт нь очсон чинь ашгүй дүүрэн. Тэг дээд хэсэгт нь шууд миний хогтой хамт байж таарад азар нэг ууталч хүмүүс хайдаг болохоор. Яа тэгтэл хог өглөөч гэж. Тэгж таардаг гинэ. Тэгээ бүр сандарсандаа гарч ирсэн. Утсаа газар унгаад шилэн наалтыг хагалчлаа. Дахиад алхаж явж байгаа усны саваар унгаад задлчлаа. Ер нь жирэмсэн байхад юм унуул тэгээ зүгээр хайцсан дээр гэж. Бүр ингэ зүрх шиг цоглоод байгаа. За хичээлдээ хийж байна. Яа. Or to engage with a brand, even if it means typing the brand's website and going there directly. Би яг одоо хичээлийнхаа презентацийг хийх хэрэгтэй болоод тэгээд ийм офис авсан мөрөс хэрэгтэй болохгүй энэ. Гоё хэрэг чинь үү бэ? Би энд байсан уу? Тийм минийх нь надад өдөрнө байгаа байхгүй юу? Тэгээд одоо энд хэм байгаа лээ? Baby do. Тийм энэ нь болохоор хэм бэлээ? Намаг. Ха? Намаг бэн. Тийм ивэлээ шүү дээ. Энэ дотороос энэ ивэл ахгүй энэ ивэлийн беби. Оо тийштэй. Тэр хүүхдийн юмны үзэсгэлэн дэрж байна. Зүслэн болж байгаа газар нь өөрөө бас ямар гоё юм бэ нэраа. Нам өөгний надад. Яа. Аа хүүхдийнх юм уу? Яа хөөрхий тий. Хүүхдийн бокс акцент таваад. Оо яа хөөрхий. Маргааш үзлээ. Оо стамрэч хүй. Маргааш үзэхгүй. Baby дугаараа миний хойнараа. Тийш гэж хөшөглөөд шүү дээ. За хөдөлгөөн багстай. Ээжтэй тэрэг бариад өгөөч. Is it finished? 34-7 хоногтойгоос хойш ерөнхийд хөхөө бэлдэж эхэлсэн. Ер нь төмнөхтөр бол хагараагүй мэдээж жоохон эхний хэд өнөө жоохон өндөрснээс бусдаар л дайггүйсэн. Тэгэхээр би нэлээд дайггүйсээ хөхөө бэлдсэн болов уу гэж бодсон. Энэ тосыг одоо нас эхэлж тасралтгүй төрөж байгаа. За дээрэс нь өмнөх язралт маань бол жоохон улааж байгаа. Гэхдээ ер нь одоо баг нэлээд төгцөн гэхэд гайгүй байгаа. Загнах мэдрэмж бол ахгүй жоохон улаалт бол харагдаж байгаа. Өмнөх яг язарч ирсэн хэсгээрээ. Тэгээ энэ тосороо бас хэрзангийн массаж хийж байгаа. Өмнө жижигхэн оёотой төрсэн жижигхэн оёо ч гэсэн бүр ингээд сэргэлт авах гэж нэг хэсэгтэй л аюу хөндөртэй байд юм лээ. Тэгээ яаж хийх юм мэдэхгүй байх юм бол perineal massage гээд TikTok-оос хайнгууд зөндөө бичлэгнүүд байгаа. Тэрийг тэгээрээ тийм юу хийдэг гоошаа шиг ч юм байд юм лээ. Бас хэрзангийн массаж хийж өгдөг газар байд юм лээ. Харин байна тий. Зөндөө явцсан уу? Тэгсэн миний хүү баярлаа миний хүү. I'll get something. Яаси миний хүү. Ингээд ээжиг ухуучих юм уу за. Ээжин тэгвэл ядрахаа болчлаа ш миний хүү. Оо дүүгээ үнссэн юм уу? За баярлаа. Хавнж гэлж байна. Энэ жоох тусчт юм уу? Юу би бичлэгээ утсан чи ямар муха бүдэн юм бэ ёо. Юу н хизээ дахиж glow up хийх үү? Наад чинь glow up хийх найдвар үлдсэн үү манайхаа та нар юу ч бодож чинь. Натаа хамт өндөрж байгаа хүмүүсээ. За удахгүй. Би жилийн дараа алчих болсон. Гурлаа 38-7 хоногийн үзлэгт орох гээд ирлээ. Төрөх гэж байгаа юм шиг бол санагдахгүй. Чанга дээрч байгаа. Татгшаа нарч юм бэ. Дундаа гадаас нь гэсэн. Симлэг гэхэд гой тухтай байна. Тийм ээ. Дараагийн assignment дуусгахад 20 цаг үлдсэн байна. Намайг энд гэр бүлээрээ дэмжиж байна. Яг багшаас асуувал мэдээж сонгож өгөн л дөө. Тэгтээ төрчүүд тэрийг юм гэдэг чинь бүр хэцүү үсттэй ёо. Тийм учраас зүгээр л submit хий. Одоо ерөөсөө гой сайхнараа дэлхийг аврагч хүсэл алга. Онц сурч хорвоог өөрчлөх хүсэл алга. Зүгээр л let me pass. Унаха! Ташаа гүүгээрээ. Би ингээд final assignment апплод хийж байна. Ямаш садлаа. Видео авах гэж байна. Оо! Yay! Оцгорэ. Уучлаарай. Пиц бүр хөрх юм чангарсан. Өнөөдөр баг хөдөлсөн үү? Одоо амрыг. Одоо амрыг идэж ууя. За идэж ухаач хийгээд байгаа тийм. Яа, өөрөө гарах гэж гинөө. Энэ хүүхдэд аз эрдэм гэж нэр өгнө. Хамт сурлаа ээждэг хамт. За одоо ээж нь хийлдэ. Чи дасгал хийх юм уу?
47 хоног буюу одоо хүүхэд нөгөө бүтэн төрөлтөнд рүүгээ орчингууд уургаа сааж одоо хөхөө бэлтэж болдог гэж энд хүмүүс зөвлөд юм билээ. Одоо их барих хэмчнэр ялангуяа бүр төрөх төгссөн бол ингээд сайн саагаад ах юм бол би чи яг төрчөөд сүү орохгүй биш. Хөхөөрөө юм сэдэлт өгөөд тэгэх юм бол сүү орд орн дээрээс нь уургаа бас ахиугаа аваад хадгалчих юм бол хүүхдэд төрөөд хуураас үнд оруулахгүй шууд ангир уургаараа өгчих боломжтой гэдэг юм бэ лээ. Тэгээ би одоо яг юмнуудаа бэлт. Энэ болохоор ингээд шприцтэй нь хадгалдаг. Тийм Амазоны багцуд байсан. Гэхдээ би ийм хөхний сүний уутанд хадгалах гад нэг ийм ариун шприц авцсан. Тэгээд одоо хөхөн дээрээ сая бүлийн жин тавьж агаад хөхөнцөө оруулдаг цай уугаад хасарвана хийдээ. Тэгээд одоо хөхөө сааж үзэх чинь. Тэг хэрэг ургац авч ядахыг таарцгаа. Энэ юу вэ? Нэг энэ ингээд сүү бэби дүүгийн сүү байхгүй юу? Ууж байгаа юм уу? Тэг одоо уунштай гарч ирээд. Hey, you look at what's doing this? What's Сүү гаргаж байна. Би нэг одоо 39 хоног өнгөрөөд ер нь төрөх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн нөгөө нэг сэдэлтэхгүйгээр төрөхийн тулд Is that orange juice? orange juice биш ээ миний. Сүү байхгүй миний Is сүү. that orange milk? Тэг orange milk, okay? Oh, can I drink? Энийг уух юм уу? Тэгээд энэ жоохон хийгээд үгүй за. Сэдэлтэхгүй бүхний саалтураар саагаад уурга гаргаж авсан чинь шууд ингээд юм hot flash болоод нүүр халаад шууд сав руу баздалт өгч юм. Тэгэхээр ер нь 1-2 хоногтой төрөх баха. Тэгэхээр энийг ерөөхдөө бэлдээд бас үйл зүгээр юм байлээ шүү. Та нар бүр ингээд дэлгэрэнгүй янз бүрээр яаж хийх талаар бичлэгөө зааврууд тийм төрхийн имлэгийн сайтууд дээрч байгаа. TikTok-оор дөрөв эзнэр хийж байгаа арга хөвлөч байгаа. Тэгээд гадаад төрж байгаа л хэмжтэйгээ зөвлөд Монголд магадгүй нэг сайн би л анх удаа энэ дээрээ сонсож байгаа. Тэгэхээр Монголд л нэг зөвлөхгүй гэж магадгүй. Тэгэхээр өөрөө сайн судалж байгаа хийгээрэй. Гараар сааж исэн. Тэгээ дараа нь саалтураар саагаад нийтэд болны нарийн. Жоох нэг хасгаа исэн бүр газарлаа. Тэгтээ энэ дараа бүр 10 мл авсан маань бүр амар харуулт хичээлээ шүү. Ямар ч техник гэхэд амар амжилттай. Хүмүүс 1 мл энэ төр л авд юм байлээ. Энэ хөвгт чи намайг төрүүлдүүгээ нэг өдөр хараад хичээлээсээ чөлөө авчих гэж маргааш мэдээ шалгалттай гэдэг намайг бүр энийг толтол нь нэмээд хөхөндөө стимулейт хийнгүүт саунд базлалт өгнө гэд хэлсэн чи ингээд намайг хөлөөд дүүхат л ингээд төрөх гээд бэлтэж байна өөрийгөө. Гэтээс нэлийн өөрхөн хараа очлж нараа. За 2 дахь өдөр 3 мл уур гаргаж авчадлаа. 39 хоног болж ин тэгээд би ер нь Albertland очиж очие гэж бодож байгаа. Тухайд хэлий авчиж болох ч гэсэн яг яах юм мэдэхгүй байгаа учраас хүмүүс энэ Albertland бичдэг соёлтой орнд амьдарч тийм калчертай орнд амьдарч байгаа учраас бичиж үзье гэж бодсон. Жон цустай салиа гарч байна. Хүний бие гэж асар ухаантай шүү тий. Таглан гараад ирлээ гэсэн үг. Эвэл дээр болохоор салиа гараад бараг 7 онцгой төрсөн байгаа. Хүмүүс л 2-3 цагийн дараа л төрчдөг гэсэн. Янз бүрийн тэгэл юм байлээ л дээ. Тэгээд одоо let's see. Бүх юм төр зурах. Бүх зүйл төр зурах.